Сайн манайхаа дараагийн хавьчлэгээр уулзаж байна. Энэ удаагийн хавьчлэгээр 2023 онд гарч байсан Miss Fortune нэмэх нэртэй нэгэн хөөрхөн сонирхолтой гэнэ ярьж өгөхөд бэлэн болсон байна. За энэ бол манай голдролох чихээ танихгүй хүн арвал баян хөрөнгө оруулагч гэж харагдаж болох ч яг үндэ бол ловирчин. Охин жуянтайгаа бүр хамтраад ловир идэг бөгөөд буруу юм хийж байгаа тэгээд зогсохгүй охины хүртэл ийм зүйлд орооцолдуулсан таавг нь бол гимшижил явдаг юм байна лээ. Олон жилийн ажиллаа хийсэн бөгөөд эцэст нь нэг юм том ажил хийчихэд болохоор шийдсэн ч энэ удаа олгаасан зүйл нь хуурамч байж таардаг. За энэ бол мэдээлэл цуглуулж ажил олж өгдөг хүн болох Жорж. Ер нь бол манай хүний хамтрагч гэх үү дээ. Тэгээ яг өмнөх ажил нь бүтлгүүцсэн учраас дахин Жорж дээр ирээд сүүлийн удаа томхон шиг ажил олоод өг гэж гуйхаар ирчихсэн байгаа нь. За ингээ ярилцаа цууж байтал нэг ажил манай жихэд нэлээд таалагддаг. Гэхдээ энэ хэцүү ажил учраас Жорж дэмий явах гээд оромжхон байсан ч манай жихээ бол угаасаа шийдчихсэн өөртөө итгэлтэй юм болохоор гуйсаар байгаад нөгөө ажлыг нь хийхээр болдог. За мэдээж л өөрчлөлт байгаа юм чинь нөгөө талд нь мөрдөгч байлгүй яах вэ? Уг нь бол ур чадвартай залуу мөрдөгч ч гэсэн дарга нар нь зурагтын нэвтрүүлэг энтерт оруулаад манай хүнээр хүчээр шоу хийж карьераа өсгöd байгаа нь ерөөсөө таалагддаггүй. Өөрөө ур чадвараа үзүүлж жинхэнэ ирэг дээр ажилламаар байгаа ч жүжигчин шиг л байгаа нь манай хүнд таалагдахгүй байсаар сүүлдээ бүр ажилласаа гарахаар шийддэг. Гэхдээ мэдээж дарга нар нь юу гэж зүгээр гаргачих вэ? Эцэст нь манай хүний хүсэлтийг нь сонсож жинхэнэ нэрэг дээр ажиллах боломжийг нь олгож өгдөг. Энэ хооронд манай жихээ эдийн ажилдаа орсон байх ба шинэ ажлынхаа талаар мэдээлэл цуглуулахаар бас нэгэн луурч найз дээрээ ирж уулздаг. Найз нь бас энэ ажлыг өмнө хийх гэж үзээд бүтлгүүтэд бараг л алуулан гаалцсан юм байна лээ. За тэр лууртх хүн нь болохоор ганц бие бөгөөд мартах өвчтэй автагаа амьдардаг гин дэнэгдөө нэг тийм цайлган нөхөр байдаг. Тэднийх ер нь бол эртний уран зураг үн тэтлэл цуглуулдаг бөгөөд бүх зүйлээ агуулгатай хадгалдаг юм байна лээ. Уг нь бол гин залуу өвчтэй аав хоёр гэхлээр манай хүнд амархан санагдаж байсан ч туслах нэгээд нэлээд чангаар байгаа юм байна лээ. Гэхдээ яг хөө тэрийг нь зохицуулчих юм бол ер нь бол асуудалгүй л гэсэн үг. За тэгээ ямар тааш дуртай зүйл хоббигээд нэлээд хэрэгтэй мэдээллүүдийг нь хязгаасаа авч чаддаг. Жихэмэн энэ ажилд охиноо оролцуулахгүй ганцаараа хийхээр төлөвлөөд дуртай спорт орнд гадаад руу сургуульд явуулах уу яах уу гэд хуучны найзтайгаа хүртэл ярилцж чад явж байтал нөгөө охин нь ээлж идлөөрөө хийчихсэн л явж байдаг. Энэ хооронд манай мөрдөгч шинээр дааж авсан ажилдаа орчихсон мөрдлөгөө хийгээд явж байх бөгөөд дааж авсан ажил нь болохоор манай жихийг барих юм байна лээ. Тэгээ яг хөө аль явд амьдртгийг нь мэдчихсэн хайгаад явж байхдаа санамсаргүй байдлаар жуянтаа танилцчихдаг. Орой өдөж болчихсон байхад нэг охины хідэн танхаа этгээдүүд эрмдэх гэж байна гэж бодоод очиж туслаад танилцдаг. Гэхдээ яг үнэндээ нөгөө танхаа гаруудад хамаг бүтэхгүй ажил хийх аргыг нь зааж өгсөн жинхэнэ эвгүй ихчтэйгээ уулзаа зогсож байсан гэдгийг нь мөрдөгч маань яаж мэдэх вүлээ дээ. Үүний дараагаар жихэмэн цуглуулсан мэдээлэлээ ашиглаад додонсох ажилдаа орох гэсэн ч ганцаараа арайлж чадахгүй гэдгийг мэдээд яалтчгүй Жуаны тусламжийг авахар болдог. За тэгээ гэрлүү нууцаар орж хайртай муурыг нь уулгаалж аваад гудамжнаас олсон хүн шиг жүжиглээд ямар тааш нөгөө баян залуутайгаа танилцаад додонсож яддаг. Ээж нь энд ингээд ажиллаа хийгээд явж байгаа хооронд Жуянч гэсэн бас нэгэн баян залуу ургалжчихсан дотносоод явж байтал нөгөө хүн гач тонтой юм байж тараад манай хүн аюултай нөхцөл байдалд орчихдог. Гэхдээ азар мөрдөгч маань ойр хаваар нь явж тараад манай хүнд дахиад л туслах бөгөөд уг нь болохгүйг нь мэдэж байгаа ч ягаад ч юм цаанаасаа Жуян маань мөрдөгчөнтэй дотносоод л байдаг. Энэ хооронд манай жихээ нөгөө залуутаа нэлээд дажгүй дотносоод аавынх нь хүртэл итгэлийг олж чаддаг. Угны чигээрээ итгэлийг нь олсоор байгаад бүрэн өртөө итгүүлж чадвал хүснээ авах боломжтой байсан ч нөгөө мөрдөх залуу өөрийг нь хайгаад явж байгаа гэдгийг олж мэдснээр манай хүн яарвчлах хэрэгтэйгээ ойлгодог. Ингэснээр Жуян маань аль болох нөгөө мөрдөгчтэй ойрхон олзож завгүй ойлгоод энэ хооронд жихээ тайвнаар биш арай өөр аргаар агуулах руу нэвтрэхээр шийддэг. Аавыг нэмлэг явсан огоор баян залууг унтуулж байгаад нууцаар агуулах руу н орж хэр зэрэг үнэтэй цөлс байгааг нь мэдэж авснаар сүүлийн том ажлаа эхлүүлэх боломжтой болдог. Гэсэн чинь азар нөгөө баян залуу чинь манай жихэд аль эдийн хайртай олчихсан бөгөөд бүр гэрлэх санал хүртэл тавьчихдаг. Ингэснээр яг сайхан ажил нь бүтэх боломжтой болж байсан ч гай болж нөгөө луурчин найз нь явж байгаа цагдаад баригдчихсан байж таардаг. Тэгээ яг хуу цагдаад байцаагдж байгаа бөгөөд манай жихэгийн талаар мэдээлэл өгвөл ялыг нь бууруулах боломжтой гэсэн болохоор хэлэхүү байх уу гэдэл байж байгаа юм лээ. Энийг мэдсэн жихэмэн найз дээр очиж уулзаад намайг хэллэхүү жоохон гүрийчих юм бол ажлын амжилттай дуусгаад жагнал өгийгээд ятгахтаа л нөгөө хүн 7 хоног л гүрийж чадна гэснээр манай хүн хурдхан шиг хурмаа их ажилтаа болдог. За энд ингээд манай хүнийг завгүй явж байгаа хооронд нөгөө баян айлын туслах нь ч гэсэн жихэд адилхан зүйл бодчихсон завгүй явж байдаг. Гиснээс энэ туслах нь жихээг луурчин гэдгийг нь аль эдийнэ мэдчихсэн бөгөөд аавд нь хэлж замаасаа зайлуулад дараагаар нь өөрөө эдний бүх өрөнгийг нь хулгайлахаар төлөвлөжсөн бас нэг зэвэн гор байсан юм лээ. За ингэснээр аав нь бүх зүйлийг нь мэдчихсэн болохоор ямар ч авралгүй шууд манай жихээг алах гэж байтал азар нөгөө мартаа хөвчин гинт зэдэрч таарад дэрийг нь манай жихээ өөрт ашигтайгаар ашиглаад туслахаас нь хүртэл холдуулаад бүрэн өөрийнхөө талын хүн болгож чаддаг. За ингэснээр эцэст нь манай хүн асуудалгүй өрмөж чадгаар боллоо гэсэн үг.
Бүх хүмүүс хурманд оролцохоор сугалсан байх үед манай хоёр гэрлүүн тайван гихч нь явж ороод бүх зүйлсийг нь тулгаалж аваад амжилттай зугатаж чаддаг. Үүнийхээ дараагаар Жорж тулгаалсан зүйлсээ даатгаад өөрсдөө гадаад руу зугатахаар төлөвлөсөн байсан юм байна лээ. За яг ингээд бүх зүйл төлөвснөр нь ямар ч асуудалгүй болоод байхлаар нь гайхаад байсан чинь эцэст нь нэг юм асуудал гарч ирлэх байх уу? Нөгөө Жоржийг Баян айлын туслах нь таньдаг байж таарад манай хиттэй хамтарч байсныг нь мэдэнгүүтээ хайж олоод барьцаалчихдаг. Инкснэр жихэмэн Жойны гадагшаа явуулаад өөрөө нөгөө туслахтай уулзаж асуудлаа шийдэхээр болдог. За энэ туслах нь болохоор нэг хамтрагчтай бөгөөд ерөөсөө хоёлаа л ажилтдаг юм байна лээ. Манай жихэж тэр энэ туслагч тэр өчнөө хэмжээний мөнгө нэгнээсээ авах гэж байгаа юм байж ямар ч хүн амьтаа хүслэхгүй зүгээр л өөртөө үзнэ гэсэн бодолтой яг нэг таарцсан хоёр гар байдаг. Тэгээ яг хуу явж очиод л олон үггүй шууд л нодоргаараа үзэлсэж эхэлдэг л дээ. Гэтэл Жуян маань ээжигээ орхиод ганцаараа гадаад яваагүй байсан юм байна лээ. Мөрдөгчөд хэлж тусламжгүй байх бөгөөд хэрэг илрүүлэх сонирхолтой хүн яах вэ? Бас л шууд ганцаараа хурж ирээд л нөгөө туслахын хамтрагчтай нь үзэлцдэг. Энэ хооронд жихэмээ нөгөө туслахад зодуулчихсан эвгүүдэж байтал Жуян нэмэгдэж ирснээр ээж өх хоёр нийлж байгаад нөгөөхийг болдож халаад эцэст нь Жоржийг суллаж чаддаг. Харин нөгөө талд мөрдөгч маань хамтрагчтай зодтолтож байгаад нэгээ угаалтуулчихсан хэвтэж байх бөгөөд манай хэд нөгөө хоёрыг нь мөрдөгчийн хажууд нь хүлж орхиод явцгаадаг. Үүнээс гадна нөгөө Баян айл нь болохоор Солонгосын эртний ховор үнд зүйлсийг нууцаар олж аваад Япон руу гаргадаг байсан юм байна лээ. Тэгээд тэрийг нь мэдэнгүүтээ нөгөө Манакугийнхэн толгойг нь эргүүлж байгаад бүх үнэт зүйлсийг нь Солонгос улсад андуулж байгаа мэтээр зохион байгуулад өөрийнх нь гараар бүх эд хөрөнгийг нь андуулуулчихдаг. Харин манай хэд болохоор чухал олдвруудыг нь биш аавынх нь бохир аргаар олсон хөрөнгө болох алтан гулдмануудыг нь л өөрсдийн болгосон юм байна лээ. За ингэснээр эцэст нь хангалттай мөнгөтэй болж чадсан болохоор дахиж ийм зүйл хийх шаардлагагүй болж Жойны гадаад руу дуртай зүйлээр нь сургахаар явуулаад манай жихэж өөрийнхөө амьдралаар амьдарч яваар кино манд дуусдаг. За нэг ийм кино байлаа. Тэгээ эцэст нь бэлтгэн таалагдсан бол дараагийн удаа дараараа дараах хавьчлэгээр уулзлаа. Тэр баяртай.